ялган болж гүнзгий хорлогцсон бурхан мах бодор бичлэн ажилтгийн хамгийн үнсэн шалтгаан нь түүний аваарлын бай махан биед хар ялагддаг хүн бөгөөд бурхны ажлыг уймуулхийн тулд сатанч бас хүний махан бийг ашигладаг доршин сатантай хийдэг тулаан нь хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас бурхны аваарлын байм инээс бурхан би мах бодтой болж ажиллах хийх нь зайлшгүй шаардлагатай сатан хүний махан бийг завлуулж хүн сатаны биелэл болсон ба бурханд ялагдах бай болсон юм тиймээс сатантай тулалдах хүн төрлөختнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд сатантай тулалдахын тулд бурхан хүн болох ёстой байдаг энэ бол хамгийн бодтой ажил юм бурхан мах бодор ажиллах үедээ үнэндээ махан биеэр сатантай тулалдаж байдаг тэр мах бодор ажиллах үедээ сүнсний ертөнцийн ажиллах хийж сүнсний ертөнцийн бүх ажиллаа газар дээр бадэд болгодог байлдан дагуулдаг нэгэн түнд тэрсэлдэг хүн харин ялагддаг нэгэн түнтэй дасгандаг сатаны биелэл эцэстэй аврагддаг нэгэн басан хүн юм тиймээс бурхны хувьд бүтээгдсэн зүйлийн гадаад бүр хүлтэй хүн болох бүрчих шаардлагатай ингэснээр тэр сатантай боддоор тулаан хийж өөртөө тэрсэлдэг өөртөө найдалхан гадаад бүр хүлтэй хүнийг байлдан дагуулж өөртөө яг ижilхэн гадаад бүр хүлтэй сатанд хорлогцсон хүнийг аварч чадна түүний дайсан бол хүн
тэр сатаныг ялан дилж хүн төрлөختнийг байлдан дагуулж чаддаг үнэс жилүүтэйгээр хүн төрлөختнийг аварч чаддаг